Оройн төргийн отгон цэцгээ яг энэ нүхэн жорлон Монгол улсын хэмжээнд хичнээн тооны байдгийг, хичнээн хэмжээний тал байг эзэлдэг. За тэгээд хичнээн хэмжээний хөрсний бохирдол үүсгэж байна уу гэдэг судалгаа юу н гарсан болов. Улсын хэмжээнд байгаа нийтдээ нүхэн жорлонгийн тоон статистик мэдээлэл гэх юм бол за яамнаас өгж байгаа мэдээлэл өөр баримтын тоо мэдээлэл байгаад байдаг. За судлаачд болон эрдэмтэн профессоруудын өгж байгаа мэдээлэл өөр баримт тоо мэдээлэл байгаад байдаг. Тэгэхээр эхний ээлжийн үзэгч та бүхэндээ орон нутагт байгаа хамгийн их бүртгэлтэй нүхэн жорлонгийн талаарх мэдээллийг хүргэе. За хамгийн их буюу Сэлэнг аймагт за 32794 нүхэн жорлон бүртгэлтэй байгаа бол Хүсэл аймгийн хэмжээнд 29100 гаруй, харин Төв аймгийн хэмжээнд 22900 гаруй бүртгэлтэй байгаа бол за нийслэлийн хэмжээнд гэх юм бол одоогийн байдлаар бүртгэлтэй 162901 нүхэн жорлон байгаа бол за улсын хэмжээнд 495300 гаруй нүхэн жорлон бүртгэлтэй байна гэсэн статистик тоо мэдээлэл бий. Харин судлаачдын мэдээлж байгаагаар зөвхөн нийслэлийн хэмжээнд дэлгэхэд 600,000 гаруй нүхэн жорлон бүртгэлтэй байна гэсэн мэдээлэл бас бидэнд өгөөд байгаа. Тэгвэл дараагийн график мэдээлэлд нүхэн жорлонгийн бохирдол юу яг ямар байдаг юм бэ? За нэг нүхэн жорлон гэх юм бол үүнээс шалтгаалаад тойргийн хэмжээ 10-аас 12 метрийн радиустай тархдаг гэсэн үг. За өөрөөр хэлэх юм бол бид өмнө нь 3-аас 8 метрийн гүнд нүхэн жорлогоор шалтгаалan хөрсний бохирдол их байна гэж байсан бол одоо 3-аас 10 метрийн гүнд нэвтсэн байгааг хэлж байна. За Монгол улсын тухайд гэх юм бол өдөрт 525 сая тонн шингэн ялгцыг хүн болгон өдөрт гаргадаг бол 1.4 сая тонн өтгөн хаягдлыг нүхэн жорлонд гаргадаг гэсэн юм статистик тоо мэдээлэл байна. За нүхэн жорлонгийн ойролцоо байгаа за улсын хэмжээнд 300 гаруй цэгээс хөрсөн шинжилгээсэн. За цэг болгоноос нэм болон шимэгчд их хэмжээгээр илэрсэн. За энэхүү одоо шимэгч нь хамгийн багадаа гэхэд 1-3 жил хөрсөндөө байдаг бол за ямар нэгэн төрлийн одоо өвчлөл буюу сөрөө өвчний одоо шинжилгээ шалтгаалan одоо бохирдол 6 сар одоо хөрсөнд хадгалагддаг гэсэн мэдээллийг их сурвалжууд мөн анхааруулж байгаа юм а. Улаанбаатар хотод 50-60 жил амьдарсан айдуудын хувьд бол өрөөсөө энэ хашаан дотор бол жорлонгийн нөхөх газаргүй болцсон ийм байдалтай. Өдөрт бол хүний 200-аас 400 грамм өтгөнд гаргадаг юм л да. Энэ өтгөнд ийм бага хэмжээний өтгөн дотор бол за 200 их 80 ийм одоо оротой вирус мөн одоо 20 тэрбум шигила вирус гэж энэ бол дизентери за халдвар төвчин үүсгэх, шар өвчин үүсгэх одоо бас нэг их үүсвэр болдог ийм бактери. За 100 гаруй мянган одоо шимэгч хорхоо богтож байгаа гэсэн үг. 70-80 м гүнд байгаа уснаас одоо нитрат, нитрид гээд энэ бол өвчин үүсгэгч ийм бичил биетний ахуйн бохирдлоос бохирдсон гэдэг ийм одоо үзүүлэлтүүд гарч ирж байгаа. За нүхэн жорлон ихэвчлэн өндөрлөг бүсэд байдаг учраас илүү хэрэгслийг бий болгож байгаа тухай их сурвалжууд мэдээлж байсан юм. Одоо та бүхэндээ дараагийн граф хэлбэрээр мэдээлэл хүргэе. За гэр хорооллын нийслэл хот тэр дундаа нийт одоо хөрсний 88% нь их хэмжээний бохирдол үүссэн. За нэгэн бохирдол гэх юм бол 114-өөс 69 дахин их хэмжээний бохирдолтой байгааг их сурвалжууд мөн анхааруулж байна. За мөн эрүүл хөрстэй харьцуулахад 48-аас 76 дахин их байгаа бол за нийслэл хотод одоо унтны усны бас гүний худгууд их байдаг. За гүний худгуудын дундаж одоо метр болох 27 метрийн гүнд одоо өрөмдлөг хийгээд за нэгэн бохирдол ямар байна гэж одоо үзэхэд хөрсөнд мөн нэгэн бохирдол их хэмжээгээр гарсаар байгаа нь ундны одоо их үүсвэр бохирдох их үүсвэр болж байгаа гэдгийг их сурвалжууд анхааруулж байсан юм. За дараагийн график мэдээлэлд за ундны их үүсвэртэй холбогдуулан за давхардуулан нүхэн жорлон энэ хамгаалалтаа одоо бүсэд их хэмжээгээр байсаар байна. За энгийн хамгаалалтаа бүсэд 33,455 нүхэн жорлон байгаа бол усан самбхийн онцгой хамгаалалттай бүс за мөн эрүүл ахуйн хориглолт болон хязгаарлалын бүсэд 7321 нүхэн жорлон за нийтдээ 44,000 гаруй нүхэн жорлон бий гэдгийг их сурвалжууд анхаарууллаа. Жорлонгийн нэг аюул нь юу болдог вэ гэхээр хэрвээ хүн хоорондоо 10 км-ийн зайтай газар нэг өдөр бийцсаа явхад бол байгальдаа шингээд ямар нэг аюул учрахгүй. Гэтэл сая 500 мянган хүн 680 мянган нүхэн жорлонгоор дамжаад бохирдуулаад явахаар юу болохоор гэдэг нь ойлгомжтой. Барсантай гүрний буюу доор буюу сэлбийн голын урсж байгаа уснаас нь авсан дээжин дээр байж байгаа бохирдлын хэмжээ сонгимын гүрний орчмын усны бохирдлын хэмжээтэй бараг ижлэх гарч ирж байна. Гэтэл ерөөсөө энэ маань маш тодор Улаанбаатар хотод байж байгаа сэлб, дундгол, улаастай туул голууд маань яагаад бохирдоод байна вэ гэдэг хоёр их үүсвэрийг тодхон заагаад өгч байна. За судалгаагаар хөрс байгалийнхаа жамаар жилд за 5 сая тонн хөрс арчигддаг гэсэн мэдээлэл бий. Тэгвэл хүний буруутай сөрөг үйл ажиллагаанаас шалтгаалan үүнээс их хэмжээний хөрс мөн арчигдаж доройтож байгаа гэдгийг анхааруулж байсан юм. Тэгвэл хөрсний бохирдлыг бууруулах боломж бий эсэх асуудлаар судлаачдаас бид тодрууллаа.
Хөрсний бохирдлыг бууруулах хамгийн гол арга, ялангуяа нянгийн бохирдлыг бууруулах гол арга юу вэ гэхээр ерөөсөө л тэр хөрсийг хөдөлгөөнд оруулах. Тийм үү? Байгалийн жамаараа нөхөн сэргэх тэр процессыг дэмжих энэ асуудлаар шинжилгээ ухаанаар нотлогдчихсан хамгийн зөв арга гэж дэлхийн нийтээр бол үздэг байгаа. Хөрс бохирж байгаа бид ярьж чинь тэгээд хөрсний бохирдол яаж нөлөөлж байгаа гэхээр л одоо хавар намрын улиралт ч юм уу тийм агартагдж байгаа тоосыг л харагдав. Хөрс одоо эвдэрсэн хөрс, талхалгдсан хөрс, бохирдсан хөрс л агартагдж байгаа. Тэгээд буцаагаад бид тэрнгээр амьсгалж байгаа байхгүй. А дээр нь одоо хөрсөнд одоо жишээлбэл урмал ногоо тарих газар тариалал эрхлэхэд тэр нөгөө бохирдсон хөрс бол ямар байх вэ? Буцаагаад тэр хүнсийг хэрэглэн шүү дээ. Хүнсний аюулгүй байдал гэдэг зүйлтэй буцаа холбогдоод явах ийм эрсдэл. За жилбэр улсын хэмжээнд гэх юм бол 30,000 гаруй эзний халдварт өвчин бүртгэгдэж байна. За жилд одоо судалгаагаар хөрсний бохирдлоо шалтгаалan 60 гаруй төрлийн халдварт бус өвчлөл бас бүртгэгдэж байгаа юм. Тиймээс бид хөрсний бохирдлыг хэмжээгээр үүсгэж байгаа. За нөхөн жорлог бууруулахгүй бол илүү их одоо хүний эрүүл мэндэд одоо халдшгүй байдал нь зөрчигдөж байгаа талаар мөн энэ удаагийн байгаль орчны болонгоор хүндхий зорилоо. Маш их ноцтой асуудлыг хүндсэндээ баярлалаа. Баярлалаа. За хөтөлбөрөө цааш нь үргэлжлүүл.